Улсын хурлын дарга энх бол Баян-Онгор аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Улсын хурлын дарга танилцуулгын эхэнд эрүүгийн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Мөн анхны ардчлал сонгуульд болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Учир нь өршөөлийн хуулийн талаар иргэдэд зарим нэг ташаа мэдээлэл хүрсэн бөгөөд нийгэмд олон тооны гэмт хэрэгтнүүдийг суллан гаргаж байгаа мэтээр буруу ойлголт тарсан тал бий. Энэ бол буруу ойлголт юм. Төрийн хүнлэг энэрэнгүй зарчмыг хэрэгжүүлсний үр дүнд 1253 ялтан хорих газраас суllагдаж 338 хүнд холбогдох хэргийг хүчингүй болгосон. Мөн тээврийн хэрэгсэлж одоодох эрхийг асуулсан 81451 иргэн өршөөлт хамрагдсан. Замын хөдөлгөөний дүрмийн 329,600 зөрчилд оногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон. Энэ хуулиар онц аюултай гэмт хэрэгтэй онц хүнд болон авилга албан тушаалын зэрэг 33 гэмт хэрэгээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлснээр өршөөлийн хуульд нийтдээ 4340 хүн хамрагдсан. Эдгээр хүмүүс дахин амьдралаа эхлүүлэх боломжийг төр засгийн зүгээс олгосон юм билээ. Мөн бондын зарцуулалтын хувьд аж үйлдвэрийн төслүүд эрчим хүч барилга инженерийн дэд бүтц авто замд зарцуулсан бондын зарцуулалтын дүнг иргэдэд танилцууллаа. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Хатуу уучлалтай замын хувьд 1921-ээс 2012 он хүртэл 91 жилд 2964 км зам барьсан бол 2013-аас 2015 он хүртэлх 3 жилд 2720 км зам барьжээ. Харин 2016 онд 1284.5 км зам ашиглалтанд орсон байна. Инженерийн дэд бүтц эрчим хүч барилгад хөрөнгө оруулалт хийж нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мегаваттаар нэмэгдүүлснээр 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрджээ. 2015 онд эрчим хүчний салбар анх удаа алдагдaltaгүй ажилласан байна. Цаашид 5-7 эгийн голын станц ашиглалтанд орсноор эрчим хүчний хэрэгцээг дотоодосоо бүрэн хангаж эрчим хүч гадаадаас импортлох шаардлагагүй болохыг хэллээ. Мөн улсын хурлын дарга 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн 8% хүүтэй ипотекийн зээлийг олгож ирсний үр дүнд өнөөдөр 76 мянган үргэгчнэр орон сууцнд орж жилд дунджаар сая 322 мянган метр квадрат орон сууц ашиглалтанд орсон. Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт орон сууцчлуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр олон мянган монгол иргэн ажлын байртай болж барилгын материалын үйлдвэрлэл хөгжин үүнийг дагалдан тодорхой чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна гэлээ. Энэ үеэр улсын хурлын дарга болон дагалдын улсын хурлын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд иргэдийн сонирхсан асуултад хариулт өглөө.